Манай улсад 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд хэд хэдэн нэмэлт заалтууд орж ирсэн. Үүний нэг нь бол зөрчлийн 10 оноо юм. Тэгэхээр дэлхийд дахинд маш том жишг барьж тогтсон энэхүү соёл 2016 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Тэм учраас бид энэ удаа та бүхэн зөрчлийн 10 оноо гэж юу болох талаар дэлгэрэнгүй мэдээллийг бэлтлээ. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарын жолооны үнэмлэхэд автоматар 10 оноо олгогдно. Хэрвээ ямар нэгэн байдлаар та Монгол Улсын замын хөдөлгөөний тухай хуулийг зөрчих бол зөрчлийн 10 онооноос тань 1-5 оноо хасагдах журмаар зохицуулалт хийгдсэн байгаа. Гэхдээ та дүрм зөрчсөн тохиолдолд зөвхөн зөрчлийн онооноос асуулаад зогсохгүй хуучин хуулийнхаа дагуу мөнгөнд торгуулаад төлөх болно. Тухайлх юм бол хэрвээ та бүсээ зүгээгүй тохиолдолд хуучин хуулийнхаа дагуу 9,000 төгрөгөөр торгуулахаас гадна зөрчлийн онооноос 1 оноог хасуулах юм. Ингэж оноогоо хасуусаар та багцын 10 оноогоо дуусгавал дахин жолооны сургалтанд сууж шалгалт өгснөөр шинэ үнэмлэх авах эрхтэй болно. Харин хуулийн дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулсан бол жолоочийн зөрчлийн оноо хүчингүй болох юм. Зөрчлийн 10 оноо хасагдах журам. Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид хасах 2 оноо. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй жолоочид хасах 1 оноо. Согтууруулах ундаа мансууруулах эм сэтгцэд нөлөөлөх бодис хэрэгэлсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид хасах 2 оноо. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтөө буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид хасах 1 оноо. Улсын бүртгэлийн дугааргүй тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслэр замын хөдөлгөөнд оролцсон жолоочид хасах 2 оноо. Тээврийн хэрэгсэл тусгай дуут болон гэрлэн тохио тавьж ашиглагтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн жолоочид хасах 3 оноо. Зам тээврийн осолд холбогдсон жолооч замын хөдөлгөөний дүрмд заасан үргээ биелүүлээгүй жолоочид хасах 2 оноо. Түүнчлэн хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн тохиолдолд таны зөрчлийн онооноос 1 оноо хасах байдлаар энэхүү журмыг зохицуулсан байгаа. Мэдээж таны зөрчлийн онооноос хасж байгаатай адилхан урамшуулах зохицуулалтыг энэхүү хуулинд хийж өгсөн байгаа. Та замын хөдөлгөөний дүрм зөрчиж зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй бол сүүлд хасагдсан оноог сэргээнэ. Мөн 2 жилийн хугацаанд зөрчил гаргаагүй тохиолдолд зөрчлийн 10 оноо бүтнээрээ сэргээж урамшуулагдах юм. Дахин хэлэхэд энэхүү зөрчлийн 10 онооны тухай хууль эх оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөн. Мэдээж та замын хөдөлгөөндөө соёлтой болгосон оролцох юм бол таны зөрчлийн 10 онооноос 1 онооч хасагдахгүй хадгалагдан үлдэх юм.